YouTube channel-аас хүлээ авч үзээрэй. За тэгэхээр та бүхэнд энэ өдрийн минь хүргэе. Манай Доктор Stock podcast маань энэ удаагийн нэвтрүүлгээс эхлээд илүү мэргэжлийн түвшинд та бүхэнд хүрч байгаа болно. Манай мэдээг YouTube суваг болон Захим Жимс пэйж хуудаснаас авч агаарай. За бид энэ дугаараараа болохоор COVID-19 царлахлын үед одоо Европ эмчилгээ талаар илүү их ярилцах болно. Мөн уламжлалт эмчилгээ болон тусаад эдгэрсний дараах нөхөн сэргийх эмчилгээний талаар ярих болно. За зочин маань болохоор хүний хэмж дөрөн жаргал хэмж маань байгаа. Баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэнд хүргэе. За ковид үед ямар эмчилгээ хэрэгжилж байгааг ер нь төлөв. За коронавирусын эсрэг эмчилгээ нь болохоор үндсэн 3 урьдчилан сэргийлэлт болон 3 эмчлэх 3 үндсэн бүлгээр эмчилж байгаа. Нэгдүгээрт нь болохоор өвнөц урьдчилан сэргийлэлт болон эмчилгээ. Энд нь бидний сайн мэдэх одоо вакцинжуулалт орж байгаа. Мөн яг вирусын эсрэг өвөрмөц эмчилгээ бас байх хэвээр. Гэхдээ одоогийн байдлаар коронавирусын эсрэг яг тусгаалсан өвөрмөц эмчилгээ бол байхгүй байгаа. За хоёр дахь бүлэг нь бол яг өвөрмөц бас урьдчилан сэргийлэлт буюу эмчилгээ гэж байгаа. Энд нь болохоор өвөрмөц бас эмчилгээ урьдчилан сэргийлэлт гэдэг нь яг вирусын эсрэг юм нүүд. За хүний одоо дархлааг сайжруулах одоо интерферонууд, за интерфероныг өдөөдөг индукторууд, за нейромодуляторууд гэж ярьдаг бидний бас сайн мэдэх одоо өдөр тутамдаа витамин C, витамин D ч юм уу тийм энэ эмчилгээнүүд маань орж байгаа. За яг вирусын эсрэг эмчилгээ гэдэг дотор бол одоо яг эрүүл мэндийн сайдын 318 дугаар тушаал дээр бол одоо 3 одоо үндсэн одоо вирус эсрэг эмийг хэрэглэхээр заасан байгаа. Нэгдүгээрт нь Omifenavir буюу Arbidol, хоёрдугаарт нь Avigan буюу Favipiravir гэдэг юм байгаа. За хамгийн сүүлийн юм нь Remdesivir гэдэг юм байгаа. За энэ 3 вирусын эмээр бол үндсэн эмчилгээ явж байгаа. За үүн дээр нэмэгдээд хамгийн сүүлийн бүлэг буюу шинж тэмдгийн эмчилгээ гэдэгт нь халуун бууруулах одоо нус гоочрох эсрэг тийм одоо цэр авлахын эсрэг юм ингээд шинж тэмдэг дарах үндсэн юм 3 бүлгийн мэр бол одоо вирусын эсрэг эмчилгээнүүд манад цогцоор явагдаж байгаа. За вирусын эсрэг юм маань яг аль нь сайн юм бэ? Эсрэг залт гэж бас байх уу? За вирусын биний 3 үндсэн юм байгаа гэдээ ярьсан шүү дээ. Энэ 3 маань гуруулаа яг коронавирус гэлтгүй одоо бусад одоо вирусын эсрэг бас өмнө нь хэрэглэгдэжсэн юмнууд. Тэгэхээр яг аль нь сайн бэ, аль нь муу вэ гэж илүү ярихаас илүү хүндээ тохирсон эмчилгээ байвал зүгээр хүнийхээ одоо хүндтэй хүндөвтөр зэрэгээс хамаарат эмчилгээнүүд яг вирус эсрэг юмас сонгодог байгаа. Жишээлх юм бол шинж тэмдэг илүү хөнгөнтэй шинж тэмдэггүй юм эсвэл бага зэргийн шинж тэмдэгтэй үед нь бид нэр илүү нөгөө уухад илүү хэлбэр гаж нөлөө багтаа гэдэг нь Arbidol юмыг бол сонгож хэрэглэдэг бол за өөрөө нөгөө хүмүүс суур өвчтөй хүндрэх эрсдэлтэй тий одоо чихрийн шижинтэй ч юм уу өндөр настай одоо сахартай тийм хүмүүстэй байх юм бол одоо Favipiravir-ийг илүү сонгож явал илүү зүгээр. Энэ маань болохоор Omifenavir бол илүү чон хүчтэй боловч бас буцаагаад бас нөгөө вирусын юм учраас гаж нөлөөтэй байдаг болохоор аль аль хүндрэх эрсдэлтэй хүмүүстэй үйл зүгээр байдаг. За Remdesivir-ийг бол яг гэрийн нөхцөлд бол огт хэрэглэдэггүй. Эмнэлэгт хэвцэн тохиолдолд эмнэлэгт одоо бид нэр одоо туслаар явдаг тийм эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг гэдэг ийм юмнууд байгаа. Тэгэхээр яг аль нь сайн, аль нь муу гэж бол хүмүүс сонгож авахаас илүү өөрийнхөө бид аль нь надад тохирох вэ гэдгийг бодож хэрэглүүл зүгээр байдаг. Ийм юм байна. Вирусын юм уухад одоо эсрэг залтай хүн гэж байгаа. Тэгвэл яг хөө мэдээж за жишээлх юм бол ер нь энэ 3 төрлийн бүлгийн гуруулаа жирэмсэн уунж болохгүй. За дээрэс нь за Arbidol юм бол 0-2 насны хүүхдэд хариутай. Favipiravir юм бол 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. За Remdesivir бол 40 кг-аас доош жинтэй хүүхэд буюу 12-аас доош насны хүүхдэд ингээ хэрэглэдэггүй. Ийм бас байгаа. Тэгэхээр муу элэг одоо бөөрийн үйл ажиллагааны зочмог юм дутагдaltaй ч юм уу тэр хүмүүст бол энэ вирус эсрэг манаас тохиромжгүй байна. Эдгээр хүмүүс тэгвэл вирус эсрэг юм ууж болохгүй залцтай хэмжээд өөр ямар эмчилгээ яах вэ? Би нөгөө сая хэлсэн шүү дээ. Өвөрмөц бас эмчилгээнд нэм эмчилгээ байдаг гэж. Тэгэхээр орлуулах эмчилгээ буюу одоо өөрийн дархлааг нь сайжруулах эмчилгээ гэж болно. За энэ хэнд нь болохоор интерферон эмчилгээнүүд бас ордог. Интерферон эмчилгээг бид нар бол гаднаас төхөж орлуулж болно. Эсвэл өөрийн одоо интерферонуудыг өдөөх замаар интерфероныхаа үйлдвэрлэлийг хэсгээд эмчилж болно. За Монголд бол одоо Viferon гэдэг байдаг тийм гаднаас нь одоо жирэмсэн ээжүүдэд хэрэглэж болох ганц юм байгаа. За мөн 0-2 насны хүүхдүүд гэж би ярьсан тийм тэр хүүхдүүдэд болохоор яалтчгүй одоо яг орлуулах интерферон эмчилгээг бас бид нэр зөвлөж байгаа юм байна. За тэгвэл одоо яг ойрын хавтал болцсон. За тэгээд шинж тэмдэггүй одоо тиймэрхүү хүмүүст ямар эмчилгээ зөвлөх вэ? За шинж тэмдэггүй хүмүүст байх юм бол одоо шууд вирус эсрэг эмээр зөвлөхгүй байгаа.
За би өөрийгөө ойрын хавтлагч мэдсэн одоо шинжилгээ өгсөн ч юм уу тухайн хүлээж авах явцдаа бол аль болох тайван байгаад өөрийн дархлаа сайжруулах нөгөө иммуномодулятор гэж ярьж байсан шүү дээ. Витамин С, витамин D-гээ сайн угаа, сайн унтаж амраад хаалгандаа сайн идэх. Тэгээ шинжилгээний хариу хүлээх хэрэгтэй. Яг шинжилгээний хариу хүлээж авах явцад хэрвээ танд шинж тэмдэг гарах юм бол толгой хөвдөх, халуурах, за хамрааснаас гож хоолой өгдөг ч юм энэ шинж тэмдгүүд гараад эхэлэх юм бол харин вирус эсрэг эмчилгээгээ нэмээд авах боломжтой байна. Тийм ба. Шинж тэмдэг гараагүй тэгсэн мөртлөө эрэг гарсан бол зөвхөн одоо таны дархлаа сайжруулах одоо витамин эмчилгээнүүдээ явж хахад болно гэсэн үг. Шинж тэмдэг гарсан өдрөөс ахуулаад вирус эсрэг эмийг ууж болно гэсэн үг. Тэгэхээр гадуур хүмүүс маань С, Д витамин их сайн ууж байна. Тэр одоо энийг одоо ингээд уугаад байх хэрэгтэй. Хэр хугацаанд уух юм бол тэгээ бас ямар одоо тунгаар уух вэ? Тэ? Ер нь бол витамин С, витамин D бол өдөр тутамд бид нар уух хэрэгтэй витаминууд байдаг. Гэхдээ бас хүн болгон бас тэгж ууж чаддгүй шүү дээ. Тэгэхээр яг хэрвээ хэлд халдвараа авсан ч ойрын хавталсан байх юм бол өмнө нь нөгөө ууж исэн хэсгээс хамаараа тунгаад бид нар тохируулах хэрэгтэй. Өмнө нь өдөр болгон 100 мг-аар юм 200 мг витамин С-г уудаг, витамин D-г 1000-аар уудаг хүн бол яг тэр тунгаараа уугаад явхад болно. За тэгтэл одоо өмнө нь ойрын 3 сарда витамин С, D ер нь огт ууж байгаа хүн байх юм бол зайлшгүй эмчилгээний ч юм уу те одоо өндөр тунгаар авахад уудах юм байхгүй. Витамин С-г 1000 мг-аар, витамин D-г 2000-аас 5000 эднээсээр ял өөрийнхөө одоо нөгөө ууж исэн үгээс тохируулаад уух боломжтой. Тэгээ за яг ингээ ковид тусаад эдгэрсний дараа энэ юмнуудаа бол бид нар барих тунгаараа уул зүгээр яг өмнө нь урд нь ууж исэн шиг уул зүгээр. Одоо хэрвээ жишээлх юм бол витамин С 1000-аар уудаг гэсэн бол 500-аар нэг сар, витамин D-г 2000-аар уужсэн бол одоо 1000-аар ингээд бас нэг сар ч юм урагшлуулж уул илүү зохимжтой байдаг. Гол анхаарах юм бол витамин С бол усанд дуустдаг витамин. Тэгэхээр бол бөөрөөр ядлах гэсэн олон өндөр тунгаар уугаад байх юм бол бөөрөнд чулуу үсэх эрсдэлтэй байдаг болохоор витамин С-г ууж байгаа маш их хэмжээнд ус уух хэрэгтэй. Витамин D бол тосон дуустдаг витамин буюу илгэнд хуримтлагддаг. Тэгэхээр өндөр тунгатай витамин D ууж байгаа бас илгэндээ хуримтлал үсгээд витамин D-ний харгалаанд орох үүдгээс сэргийлээд өөрийнхөө тунг бол маш сайн тохируулж өгөх шаардлагатай байдаг. Өстө сонирхолтой юм тийм. С витамин уувал их ус уух хэрэгтэй. D витамин ууж байгаа үед яг тунгийн тохируулаад илүү ууж болохгүй. Тийм бол илгэндээ хуримтлал үсгэж. Илгэнд эргүүлээ сөргөнөлөө. Ер нь D витамины дутагдлаас илүү бас ингээ хуримтлал нь бас хүндэс илүү муугаар нөлөөлж байгаа гэсэн судалгаанууд их байдаг шүү дээ. Манайхан нэлээд бас өндөр тунгаар уугаад байгаа харагдаад байгаа. Тэгэхээр тэрийг их тохируулах хэрэгтэй гэсэн. Одоо ингээ хөнгөн өвчтнүүдийн маань одоо ингээ эмчилгээний зардал маань хэд орчин болж байгаа бол за тэгээд энэ дээр одоо нийгмийн даатгалаас одоо хөнгөлөлт шинжил байдаг уу? За ер нь бол одоо манад оролж ирж байгаа вирус эсрэг юмнууд маань бүгдээрээ нэг удаагийн лицензээр Монгол улсад одоо онцгой нөхцөл гэдэг утгаараа орж ирсэн. Яг одоогийн байдлаар даатгалд бол хараахан орж амжаагүй байгаа юмнууд байгаа. Тэгэхээр магадгүй нэмийн зөвлөлтөд албанаас энийг даатгалд оруулах нь утгагүй байх. За одоогийн байдлаар хөнгөн за одоо нэг гэр бүлийн 3 хүн байлаа гэж үзгээд те. За жишээлх юм бол 20 ширхтээ нэг арбидол аваад витамин С, витамин D-г нэг 10 хоног уухаар аваад за тангууд ч юм уу нэмж авлаа гэхэд ойролцоогоор нэг 80,000-аас нэг 140-50,000 төгрөгийн орчим болж байгаа. За тэгээд энэ хөнгөн үйд ч тий хэрвээ хүндрээд одоо би өөрөө арбидолосоо болоод авиган буюу павипиравир ч юм аваад ингээд дахиад өөр одоо шинж тэмдгийн халуун бууруулах цэр шингэлэх тий халуун явдал намдаах ч юм юмнууд ингээд авах юм бол бүр 200-аас 300 мянга хүртэл бас зардлууд маань нэмэгдээд байгаа. Тэгэхээр энэ бас нэлийн бас юм тулгамдсан асуудал байгаа л да. За нэг гэр бүлийн дор ажиллах 3 хүн байгаа гэж бодохоор тий. Хамт ууж болохгүй юмнууд гэж үүд юм болоо хоорондоо харшлах. Ялангуяа энэ ковидын эмчилгээнд дээр. За хамт ууж болохгүй юмнууд бол харьцангуй гайгүй. Гэхдээ бид нар бол ингээд одоо юмнуудыг аягүй олон шинж тэмдгийн юмнууд ууж шүү дээ. Одоо халуун буруулах юм ууж, цэр шингэлэх юм ууж, одоо ингээд харьцлын юм ууж, тэгээд дархлааны витамин С, D энэ ууж. Тэгэхээр ялангуяа одоо зарим нэгэн одоо халуун буруулах ханад нэмнүүд маань нийл найрлах юмнууд байдаг. Дотроо витамин С, D ч юм уу те. Заримдаа харьцлын юм давхар авчихсан юм юмнууд байдаг. Тэгтэл би витамин С-г ингээм 1000 мг-аар ууж идэл миний нөгөө халуун буруулах нийл найрлагатай юмнууд маань бас витамин С орцсон. Тэгснэ би одоо нөгөө витагрипээр найруулж удаг витагрип бас ууж магадгүй те. Тэгвэл цэцэрган сайн ингээд бас төрөөсөн цэцэрган ч юм ингээд найруулж агаад витамин С-ний ингээд нэг ч юм уу те ингээд юмнууд маань ингээд давхцаж ороод тунаа нэгтгэх тохиолдлууд байгаа. Тэр тохиолдлыг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Миний ууж байгаа юмнуудыг найрлах хэр давхцаж байна, давхцаагүй байна уу гэж анхаарах чухал асуудал. Тунгаа сайн хянах. Тунгаа сайн хянах хэрэгтэй гэсэн. Жишээлх юм бол одоо халуун буруулах юмд чинь витамин С орсон байх юм бол за би өдөрт яг хэдэн миллиграмм витамин С ууж ийн энэ маань ууж болох уугүй юу гэдэг хүн аягүй сайн нягталж хараад одоо энэ санчтайх нь эмчтэйгээ сайн зөвлөж авах хэрэгтэй гэсэн үг байхгүй тийм ба.
Вирусын эсрэг юм ээ. Урьдчилан сэргийлэх байдлаар өөрчлөх юм болов. За энэ айгуу чухал асуулт байна. За хүмүүс маань одоо ялангуяа одоо нэг эрсдэлтэй ч юм уу сэтгэлийн одоо нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Аюу юм авч бэлдэх сонирхолтой хүмүүстэй. Тэгэхээр нөгөө за юмыг айж мэдгүй аюу олон юм авцсан. Тэгээд зүгээр арай хавталцсан гэдэг сэргийлэн гэл вирус эсрэг юм уугаад байдаг. Тэгэхээр энэ бол ямар ч шаардлагагүй. Вирус эсрэг энэ гэдэг маань өөрөө хүний бид орсон вирусыг устгах зорилготой болохоос хүний дархлааг ч юм уу сайжруулах тэр вирусаас хамгаална гэсэн үг биш. Ороод ирсэн вирусыг устгах юм юмнууд байгаа. За яг урьдчилан сэргийлэхээр уунаа гэх юм бол харин өөрийнхөө нөө дархлааг сайжруулахаар витамин C-гээ, D-гээ эсвэл бол интерферон ус гэдэг юмнуудыг ч юм уу те байдаг л одоо манай зах зээл дээр анаферон, эргаферон, кагоцил ч юм уу тиймэрхүү юмнууд байдаг. Тэр нэрийг бас ууж болно. Тэрнээс вирус эсрэг нэг урьдчилан сэргийлэхээр болохгүй. За цаашид дархлаагаа хэрхэн дэмжих вэ? Яг ямар витаминаар явуулах вэ? Дараа. Тэгээд CD-гээ хэр их удаан хугацаанд үргэлжлүүлж ууж болох вэ? За витамин C, витамин D-г бол дор хаяж 1-2 сар хугацаанд бол үргэлжлүүлж байгааг зөвлөж байгаа. Гэхдээ бол нөгөө эмчилгээний тунгаар биш барих тунгаар гэж байсан шүү дээ. Хамгийн энгийнээр батах юм бол эмчилгээний тунгаар ууж авах үеэсээ 2 дахин ядаж тунгийн бууруулах хэрэгтэй байдаг. За тэгээ ковид тусны дараа хүн мэдрэл сэтгэлийн юм одоо нэлийн завиртай болж идэг тий. За дээрэс нь одоо нэг вирус маань хүний бие сайн гэж гадагшлаж амжаагүй байгаа болохоор бид нар бол нэлийн одоо 1 сараас 3 сарын хугацаанд бол ийм айгуу сан гам байрах тий. Ялангуяа одоо б-ийн төрлийн витаминуудыг бас нэмж явахыг бас эмчнэр маань зөвлөж байгаа юм маань бидний ядарч зүйлсэн мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулахад тустай байдаг. Бас цайр явахыг бас зөвлөж байгаа. Тэгэхээр та хоёроо тусаад идэгсэн байх юм бол витамин C, D-гээс гадна цайр тий. Витамин B-ийн төрлийн юмнуудыг бас хэрэгжүүлж илүү зүгээр юм байна. За гэрээр антибиотик хэмжлэгээ хийлгэж байгаа өвчнүүдэд одоо юу зөвлөх вэ? Антибиотик хэмжлэгээ авч байгаа коронавирусын дараа тий. За хэрвээ нөгөө шинж тэмдэг маань ингээд илрээд хүн ингээд уушгины одоо өрөвсөл нь одоо вирусын халдвар маань уушг руугаа ороод өрөвсөлийн юм одоо шинж тэмдэг гарсан тохиолдолд антибиотик зөвлөж байгаа. Тэгээгүй байх юм бол одоо хөнгөн үед бол антибиотикийг бас зөвлөхгүй байгаа. Тэгэхээр хүмүүс маань антибиотик уухдаа болохоор юуг алуу хамгийн сайн анхаарах вэ гэдэг талаас нь илүү яриа гэж бодож байна тий. За өрхийн эмчнэр маань антибиотик бичиж өгөн та нар бас ингээд өөр бас эмчнэр бичиж өгдөг. Энэ дээр болохоор хамгийн анхаарах зүйл маань та сүүлийн 3 сар антибиотик уусан уу гэдэг нэг чухал. Хэрвээ сүүлийн 3 сард одоо жишээлх юм бол би амоксиколавир сүүлийн 3 сар хэрвээ ямар нэгэн өрөвсөлттэй ч юм хатаг гараад би уучихсан байхад дахиад би одоо амоксиколавир уурна гэдэг маань нөгөө антибиотикийн маань төсвөржил үүссэн байх магадлалтай болохоор энэ юм бол тань тохиромжгүй гэсэн. Тэрийг бол аягаасаа анхаарах хэрэгтэй. Дээрээс нь энэ юм надад бас харшилтай юу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд тухайн нөгөө уушгины өрөвсөл маань яг хэр хүнд явагдаж байгаа юм бэ? Нөгөө хүн маань суур өвчтэй юу гэдэг юм бас анхаарад. За тэгээ гарааны антибиотикууд гэж байгаа. Тэр гарааны антибиотикуудаас л манай эмчнэр манаас зөвлөгөө өгөөд тэрээр эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүсийн маань хараад байгаа энэ антибиотик хамгийн сайн гэсэн ингээд гарааны антибиотик алгасаа дараагийн хамгийн хүчтэй антибиотик руу яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь нэгдүгээрт бол хүний эрүүл мэндэд бас хортой тий. Антибиотик чинь өөрөө буцаагаад эрүүл одоо хүний ишигтэй ч юм уу тий бактериудыг бас устгах гэж байгаа болохоор энэ хортой болохоор яг эмчийнхэн зөвлөж өгснээр дагуу гарааны антибиотикаас эхэлж антибиотикаа сонгох хэрэгтэй. Эмэгтэй зөвлөлтөө эмчтэй сүүлийн 3 сар ямар антибиотик байсан бэ гэдэг маш сайн хэлж өгөх хэрэгтэй гэсэн үг. За тэгээ антибиотик ууж байгаа үед бол бид нөгөө бас сайн мэддэг штеп. Ашигтай бактери ч юм уу тий мөөгөн цэр эсрэг нэг давхар уух. Тэр айгуу чухал байдаг. Хүмүүс маань одоо жишээлх юм бол хүндрээд одоо цифатоксин, цефтроксан хийлгээж юм уу имипинин гэдэг нөгөө хүндэрсэн антибиотикууд хэрэглэхгүй бид нар айгүй их одоо нэг ашигтай бактериудаа алдаад мөөгөн цэрийн халдвараар бас хүндэрх эрсдэлтэй учраас мөөгөн цэрэсээс урьдчилан сэргийлэх юм эмчилгээнүүд хийвэл илүү зүгээр байдаг. Манай дүүрэн эмч маань ковидын эсрэг тандалтын багт ажиллаж байсан тий. Тэгэхээр энэ үед гарсан танд одоо бидний дунд алдаатай ямар нэгэн бодол байна эмчилгээний гэрээр эмчилж байгаа тохиолдол. За ковидын одоо яг нөгөө тандалтын багт бол би 4 сар 5 сар хугацаанд өсвөтийн багт орж ажилласан. За ингэхэд бол яг нөгөө айлуудаар яваад айлуудынхаа хүмүүсийг үнэлсэн байгаа нь үнэлээд за тэгээд шинжилгээнүүд ингээд аваад явж байсан. За тэгэхэд бол хүмүүсийн хамгийн одоо гаргаж ирсэн гэх юм үл одоо ойлголт нь буруу байсан юмнууд нь бол маш олон төрлийн вирус эсрэг юмнуудыг гэртээ ингээд аваад тавьчихсан. Тэгэхээр бүгдийг нэг дор уух одоо тий надад хэрэгтэй гэсэн болгоныг би ууж байна. Надад ингээд эмч ирэхгүй байна ч юм уу тий. Тэгэн гол арбитала, павивиртаг яваад тэгэн гол нуклеофероны халаак хийгээд ингээд аюулгүй олон төрлийн витамин, витамин С гэж ингээд бөөгнүүлээд ингээд уугаад өөрөө нөгөө буцаад энэний хооллохонд орсон тохиолдол маш их байсан.
Тэгэхээр та яг вирусын эсрэг юм уухаар аль нэг төрлийн вирусын эсрэг юм уу? Тархлаа сайжруулах юм бол бас нэг одоо вирусын эсрэг юм уух заалтгүй юм тархлаа сайжруулах юм хэрэглэнэ үү гэхээс биш заавал одоо ингэ энэ хоёрыг хавсарч хэрэглээ сайн. Бүгдийг надаа сайн гэсэн болгоно битгий цуглуулаач яг өөрийнхөө тий одоо насны онцлог өөрийнхөө суурь өвчний онцлог тохируулаад энийг бас эмчтэйгээ зөвлөлтөд уух хэрэгтэй байдаг. За тэгээд бас нэг юм нөгөө өрхийн эмчийнхэн хяналтыг тий одоо үл тоогоод бас нэг аяг одоо гарч орох ч юм уу тий ойрын хавталтай байгаа үед бол аяг тийм нөгөө тийм жоохон одоо нөгөө бидний одоо ухамсарын асуудал юм л та. Тэр би ойрын хавталтай байхад би ирүүл юм чинь би гарч болно ч юм уу тий хүүхдүүдээс бол гадуур гараад тоглолцсон юм. Тэр бол аяг эрсдэлтэй манай халдвар манаас буурах байгаа. Тэр одоо нийлээ нэг хүчин зүйлэнд болж байгаа гэж хараад байгаа. За өөр тандалтаар явхад бол харьцангуй боломжийн тийм байсан. Тэгээд айлууд манаас нөгөө нэг орцонд ингээд хүмүүс одоо ирээ гарцсан байл гэхэд нөгөө айлуудаага бас нэг жоохон жиргэх ч юм уу тий одоо ингээд ад үзэх гэж ярих юм да одоо тиймэрхүү байдлууд байсан. Тэгэхээр аль болохоос тэгэхгүй байвал бас илүү зүгээр. Тэгээ би биндээ бас туслал бас илүү зүгээр юм билээ. Ялангуяа одоо хөгшрөө хүмүүс маань ингээд ганцаараа байдаг ч юм уу хүмүүс байл гэхэд эмээ авч чадахгүй байхад бол одоо нөгөө аягүй бас нэг нийгмийн ажилтнууд аягүй хөргөн нөгөө тийм хүмүүсийн мэдээд тэгээд нөгөө хоолын зөөж өгөх ч юм уу юмнууд нь аягүй зөөж өгчсэн. Тэр нас аягүй гой санагдчихсан. Тийм байна. За тэгвэл COVID-19 тандалтын багт ажиллаж байх те эмчнэрийн талаас хүндрэлтэй тал нь байсан. За эмчнэрийн талаас гэх юм бол би өөрөө дүр шинжилгээний эмчээр сурж байгаа. Гэхдээ бас нөгөө бид нар бол яг тушаалынхаа дагуу ажиллаад бас бүгд суралцаж явж байгаа эмчнэр. За тэгэхээр энэ өөрөө шинэ вирус болохоо бид нар бүгд суралцаж байгаа. Одоо яг энэ вирусээр нарийсч гэсэн эмч гэж байхгүй болохоор нэг талаас бид нар бол маш их сурах юмтай бас айгүй юу гэх одоо нэг талаас бид нар тэмцэж байгаа ч гэсэн бас одоо манай бүх эмч нар маань суралцаж явахаар бид нарт бас нэг талын сургаалт тааж байгаа. Хамгийн хүндрэлтэй юм нөгөө бид нар хамгаалтын хувцсан дотроо тий удаан цагийн ажиллах нь хамгийн хэцүү байсан. Ялангуяа одоо яг энэ зуны халуун 25-30 градусын нөхцөлд ажиллаж байгаа манай эмчнэр бол үнэхээр шүд зугаад хэсвэр заагаад тий ажиллаж байгаа эмчнэр хамгийн хэцүү. Одоо бид нар ингээд гадуур нэг удаагийн маск зүүгээд явахад ямар халуун байгаа хэцүү илээ тий. Тэгэхээр бид нар тэр маскын дээрээ дахиад N95 маск зүүгээд хаарч зүүгээд битүү ингээд зүүгээд амир тэр хамгийн хэцүү. Гэтэ хамгийн гоё юм нөгөө хүн түүний ингээд нэг цаг мөч алдлаггүй бид нар эмнэлэг түргэж өгөөд тий сатурацинаас унахаас нь одоо төрүүлээд эмнэлэг түргэж өгнө эмнэлэгт ингээд авчиж өгнөд нь хамгийн гоё гэсэн. Тэгээд хүнийг хөндрүүлэхгүй тий бас хүндэд тусламж үйлчлэгээ өгч ийн гэдэг маань тэрүүгээр хайх урамшиж ажиллаж байсан. Тэгээд яг нэг тиймэрхүү үеүүдэд маань амар хөвгчлээ байсан юмнууд нь алгаа өмөө өнөр айгу хөөрхөн хөвгчлээ. Миний өхөө нэг арга цай угаад ядарч байна гэдэг хөөх амар халдараа аснаа бас өөрөө ч мэдэхгүй. Тэгээд тиймэрхүү айгу олон сайхан сэтгэлтэй хүмүүс байсан. Баярлалаа ачи. Хүнд нөхцөл ажиллаж байгаа эмчнэртээ бас баярлалаа. Танд бас баярлалаа гэж хэлмээр. За баярлалаа. Нэвтрүүлгийн дараагийн хэсгээр уламжлалт ангаах ухааны ковидын үеийн эмчилгээний талаар ярилцгаална. Одоо зөвлөгөө хүлээн авцгаая. COVID-19 халдварын дараа анхаарал төвлөрөл болоод ой тогтоолох чадвар маань буурдаг байгаа. Үүний тулд та тархины үйл ажиллагаа сайжруулах дасгал хийх хэрэгтэй. Үүнд нь унших, бичих, бодох, сурах шинэ зүйлийг сурах байдлаар өдөр тутам тархины үйл ажиллагааг ачааллуулж дасгалыг өдөр тогтмол хийх шаардлагатай байна. Уламжлалтын тэр дунд авах шиг нэг эмч тааш гэрсэн байна. Энэ өдрийн мэд. Баярлалаа. Та хоёрт өдрийн мэд. Энд ковидын өвчний үед уламжлалт ангаах ухааны ямар аргуудаар эмчилж байна? За ерөнхийдөө ковид гэхээс өмнө би уламжлалт ангаах ухааныг бас тайлбарлах нь бас зүйтэй байх. За уламжлалт ангаах ухаан гэдэг нь болохоор улс орон болгонд бас өөр байдаг. За ихэвчлэн бол oriental medicine буюу за мөн traditional medicine гэж ярьдаг. За тэр дундаа
одоо монголчуудад ковид үед Монгол уламжлалт хамгаах ухааныг хэрэглээд төр зааврыг бол батлаад гаргацсан байна. За энэ болохоор эрүүл мэндийн сайдын 2021 оны 5 сарын 20-нд шинжлэгдээд төр заавар батлах нэртэй журмаар одоо баталгаажсан байна. За одоо яг уламжлалт хамгаах ухааны бүх чиглэлээр ажиллаж байгаа эмнэлгийн ажилчид за энэ заавар журмыгаа мөрдөөд за ковидын батлагдсан тохиолдлууд за мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжилж ашиглаж байна. Ямар юмнууд байгаа? За ерөнхийдөө бол уламжлалт хамгаах ухааны юмнууд бол маш их байдаг. За яг энд хэрэглэгддэг гол юмуд болохоор бол 35-аас 100 орчим юмнууд бол байна. За энэ нь болохоор яг тухайн өвчтөндөө тохируулаад яг аль алимыг сонгох нь бол тухайн эмчийн одоо заавар зөвлөгөөний дагуу явна гэсэн үг. Харин яг ковидын үед болохоор яг түлхүү хэрэгжилж байгаа юмнууд за тэр дундаа ард иргэд илүү сайн мэдж байгаа юм нь болохоор ман 4, норов 7, литр 7 гэх мэтийн юмнууд байна. Эмчийн ман 4, норов 7 гэдэг байгаа юмнууд нь яг ямар үйлчлэгтэй юм бэ? За ман 4, норов 7-г болохоор яг хижгийн халуун гэж уламжлалтын эмчнэр бол ярьдаг. За энэ нь болохоор одоо яг цаар тахал буюу амьсгалын замын ийм өвчнүүдэд хичгийн үед бол хэрэгэлдэг. За мөн дархлаа дэмжих, за хийцний үйлдэл хямралцсан, за энгийн томуу ханиад зэрэгт бол урьдчилан сэргийлэх зорилгоор мөн тэр үед бас хэрэгжилж болдог юмуд байгаа. За ман 4 нь болохоор дотроо 4 найрлагатай, 4 гэдгээрээ 4 найрлагатай. За норов 7 нь болохоор ман 4 дээр за нэмэх нь ар үр, бар үр, жур үр гэсэн одоо цус шингэлэх, за муу цусыг хялбах мөлттэй юм тан юм байдаг. Инхээр вирус ман 4 дээр 3 үрийг нэмээд норов 7 гэсэн юм байгаа. Тэгэхээр яг ковидын үед норов 7 юм уу ман 4-ийг одоо урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор зохистой тунгаар хэрэглэнэ. За мөн яг эмчийн зааврын дагуу энэ хоёрын аль нэг нь хэрэглээд өдрийн 3-аар хэрэглэдэг байна. За Европ эмчилгээтэй хавсарч хэрэгжилж болох уламжлалт эмчилгээг Ямар ч эсрэг заалт бол байхгүй байгаа шүү. Тэ нөгөө гаж нөлөө гэдэг үднэс нь л харж байх юм бол за уламжлалт эмчилгээ нь илүүтэй нөгөө Европын эмийг бодвол гаж нөлөө багтай, цэвэр ургамлын гаралтай шууд түүхийдийн нийлүүлэлт хийдэг гэдэг утгаараа бол гаж нөлөө асар бага байдаг. Тэгээ яг тухайн нөгөө эмчилгээтэйгээ зохицуулаад хэрэглэнэ гэсэн. Одоо жишээлбэл норов 7-ыг хэрэглэж явах үед бол цус шингэлэх антикоагулянт эмчилгээтэй хавсрах үед тэрийг бол илүүтэй жоохон анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй доторх найрлагаа мэдхгүйгээр зөвхөн одоо антикоагулянт цус шингэлэх хэмтэйгээ маш их хэрэглэх юм бол ямар нэгэн цус алдах юм уу тийм үр нөлөө бас гарч болохыг үүсэхгүй. Танк хүүхд дууж болох уу? Хүүхдүүдэд яаж хэрэглэх вэ? Тийм ерөнхийдөө уламжлалтын эм найрлагуудыг бол 10 хуваагийн төрлөөр нь. За энэ манайхан бол яг уламжлалтын тан гэдээ яриад заншсан. За энэ тан эмчилгээнд нь одоо жишээлбэл буцалгаж уудаг юмнуудыг хэлж байгаа. Талах юм байгаа, хуурайгаар нь шууд уучдаг усаар даруулаад за үрлэн эм, за мөн дээрэс нь бас бидний нэг капсултай гэж ярьдаг ийм олон эмийн төрлүүд бий. За яг тан эмийн хувьд бол хүүхдэд ууж болно. Гэхдээ хүүхдийн тун гэж байгаа грамм бол багатай 0.5-аас 1 удаад хэтрүүлэхгүйгээр. Эдгээр эмүүдийг одоо яг яаж гэртээ хэрэглэх вэ те? Тэртэл дээр яг зөвлөмж одоо яг том хүн хүүхд хоёр маань яг яаж хэрэглүүл болох юм бэлээ? Тэртэл. Ковидын үед бол нөгөө өрхийн эмчээс олж зөвлөгөө авч болно. Өрхийн эмчнэрт бол бүгдийн заавар зөвлөгөөнүүд нь очсон байгаа. За мөн уламжлалтын эмчээс бас зөвлөгөө авч болно. Гэрт уухтаа бол манайхан хэрэглэхдээ нэг анхаарах зүйл бол байгаад байгаа. Тэр нь болохоор ерөөдөө нэг ийм аяга бусаар гэсэн үг. Тэрийг зөөлөн гал дээр тангаасаа 1 грамыг насан турш хүн бол 1 грамыг хийн. За 1 удаадаа гэсэн үг. Тэгээд тэрийг зөөлөн буцалгаад 100 грамм 100 мл болсон ширгээгээд тэгээд тэрийг халуун бүлээнээр нуунаад гэсэн үг. Тэгээд өдөрт 3 удаа. За хүүхдийн хувьд болохоор 0.5-аар нэг 7-8 настай хүүхд бол тэгж байна. Бүр нэрэ хүүхдэд бол тэрний талаар грамм дээр нь бодолцож үзэх хэрэгтэй эмчийн зааврын дагуу. Өрхийн эмчээсээ л зөвлөгөө авах нь шүү дээ. Тийм, өрхийн эмч, уламжлалтын эмчнэр тийм заавар зөвлөгөө өгдөг бас хүмүүс нь бол бас байгаа. Линхуа гэдэг эмний талаар гадуураас айгүйх ярьж байна. Тэр эмний үйлчлэг нь юу юм бэ? За линхуа гэдэг юм болохоор бол линхуа гэд хятад юм байгаа. Энэ болохоор би анхны эсний асуултанд хэлсэнтэй уламжлалтын эмчилгээ нь бол янз янз байдаг. Улс орон болгон байдаг. За саяны бидний ярьдаг ман 4 норов 7 болохоор Монголын уламжлалт хамгаах ухаан. За тэр дундаа бас өвөр Монгол,
төвдөд их ашиглагддаг юмнууд байгаа. За харин линхуа гэдэг юм нь болохоор тусдаа хятад амгаа ухаан гэж байгаа. Хятад амгаа ухааны одоо нийтдээ 12-3 найрлагатай ийм бүрэлдэсэн замнаас нэг гаргадаг. За таблетка болон за капсултай гаргадаг 2 төрлийн юм байгаа. За энэ юм нь бас л халууны үйлчлэгийг энэ хижиг тагшуурын үед хэрэгэлдэг. За мөн дээрээс нь хорыг биеэс гадагшлуулах юм үйлдэлтэй 12 төрлийн найрлагатай юм байгаа. За энийг болохоор яг ковидын үед хэрэглэн гэсэн одоо тийм судалгаа бол би бол хувьдаа бол хайгаад олоогүй. За гэхдээ энэ нь болохоор яг хижгийн үед буюу цар тахал энэ амьсгалын замын халдвар төвчний үед хэрэгэлдэг учраас бол хэрэгжилж болно. Яг нөгөө Монголын тантайгаа адилхан. Гэхдээ бас доторх найрлагаас шалтгаалаад та өнөөдөр ман дүрийг ууж гин үү, норвдлаг ууж гин үү, хажуугаар нь ямар Европ юм хэрэгжилж гин те. Тэрнийхээ хажуугаар энэ юмыг яаж зөв зохистой уух вэ гэдгийг бас заавар зөвлөгөөнийхэн дагуу уух хэрэгтэй. Гэхдээ хятадд бол энэ юм бол нэлээд их өргөнд харагдсан. Ерөнхийдөө томоо тус төвчний үед, ханиадын үед бол маш хятадууд их өргөн хэрэглэгддэг тийм алдартай бас юм байна. Ойлгомжтой. За тангуудаа болохоор нөгөө гадуур бас хүмүүс нөгөө нэг аль болох сайныг авч явахыг хүсэж байгаа. Тэгвэл одоо энэ тангуудад маань болохоор одоо тэр имийн сан сайн, энэ имийн сан сайн шүү гэсэн тийм байдгүй. Тийм ерөнхийдөө бол Монгол эм там бол нэг бол экспортоор орж ирнэ. Нэг бол дотооддоо бол томоохон 4 үлдэр байна. Энэ болохоор бидний хэлж мэдсэн Улаанбаатар солилт гэж ярьдаг тийм тэр имлэг байна. За мөн Монгим гэдэг имлэг байна. За гих мэтчлээ одоо ингээд 4-5 үйлдвэрүүд байна. За эднэрийн гаргасан бол юмны үйлдвэрүүд гаргасан юмуд бол 1-9 дол найдвартай. Улсын одоо бүртгэгдсэн гэсэн. За мөн гадаадаас буюу хятадаас бас орж ирж байгаа юмнууд байна. Төвдөөс орж ирж байгаа юмнууд байна. Тийм. Урьдчилан сэргийлэх байдлаар ууж болох уу? Тийм ерөнхийдөө ковидын үед ч гэлтгүй ер нь уламжлалт амгаахын ухааны энэ юмнуудыг бүгдийг хэрэгжилж болно. Одоо яг ходоод гидсний шингээл мууцсан ч үед ч юм уу, эсвэл дархлаад ангуулгдсан үед ч юм уу, эсвэл нуруу бөөр өвдсөн үед ч юм уу янз янзаар бол хэрэгжилж байгаа. Тэгэхээр бол урьдчилан сэргийлэх зорилгоор бол ерөнхийдөө хөвчлэн ман дүр норвдлог бол бид нэм дархлаа дэмжих зорилгоор бол нэлээд их судалгаа хийгдсэн юм учраас энийг бол хэрэгжилж болно. Одоо бид нар чинь ковидын үед витамин D, С-г уух хэрэгтэй. За тэгэл виферол даа хийх хэрэгтэй. Инх юм бол илүү урьдчилан сэргийлэн гэж яриад байгаа шүү дээ. Үүн дээрээ бас нэмээд за хэрвээ одоо юу гэдгийг даргалт өндөртэй цус нь нэлийн өтгөн байдаг хүн бол норвдлогийн сонгоод хэрэгжилж болж байна. За тэгээд жоохон бие зараасан ч юм уу нэг хоолоо өвдсөн нэг эвүүхэн байх юм бол за ман дүрийн эсвэл эхлээд хэрэгэлдэг ч юм уу. Ингээд яг тухайн шинж тэмдэгтээ тохируулаад урьдчилан сэргийлэх зорилгоор бас хэрэгжилж болно. Ер нь гайч нөлөө байхгүй. За эдгээр тангууд маань болохоор нөгөө нэг харшил үгэл яах вэ? Тийм ерөнхийдөө нөгөө тан юмнаас айгүй харшилдагч гэдэг юм уу тий хавдар тусны дараад нөгөө нэг хавдрын эсийг одоо тангууд болоод дэмжиж гэдэг юм нэг мөргөөсөө ойлголтууд эмчнэрийн болоод ард иргэдийн дунд яваад байдаг. Ерөөсөө тийм байхгүй. Яг нөгөө Европ юмынхаа ч юм уу бус нөгөө нэмэлт хичээлүүдийнхаа найрлагуудыг харахаар ерөөсөө л нөгөө уламжлалтын тангуудын ийм ургамлууд бол явж л байдаг. Яг тангийн хувьд бол тийм гаж нөлөө бол байхгүй. За магадгүй тухайн нөгөө түүхийн эдээс та хашигдаг байж магадгүй. Тийм учраас та тэр үед нь сэдээгээд байж магадгүй. Тэнгүүд яг гэдгийг хашлын яг тэр нөгөө нэг эдийн үе дээр ч юм уу 7-8 сард хүмүүс аягүй хурамлын ашигтай байдаг шүү дээ. Тэр үедээ одоо тухайн үед нь зогсоогоод Европ юм хэрэгэлдэг ч юм уу. Магадгүй та нэг ихний хугацаанд уугаад дуусангууд чинь өөрт чинь хашлах гурвал байх юм бол эмээ төр зогсоогоод хашлын эмээг хэрэглээд за эмчээсээ зөвлөгөө аваад за тухайн юмдээс хашилж ийн үгүй гэдгийг үзчих хэрэгтэй. За магадгүй тэгээд дуусныхаа дараа та үргэлжлүүлээд уух боломжтой. За өндөр их хашилтай те эсвэл астмтай хүмүүс бол магадгүй эсрэг залттай байж болно. Тухайн эмчтэйгээ зөвлөж жагаад уушгийнхаа эмчтэй, уламжлалын эмчтэй зөвлөж жагаад хэрэглээд явна гэсэн. Вирусын эсрэг эмтэй хамт танк хэрглэж болох уу? Эсвэл зөвхөн одоо дангаар нь тан эмчилгээгээ авцсан бол вирус эсрэг эмчилгээ эмүүдийг уух шаардлагагүй юу? Ерөнхийдөө өвчтнийхөө шинж тэмдгээс л хамаарна. Нөгөө хэлсэнтэй хөнгөн, хүндөвтөр, хүнд юм уу, нэг хүнд юм уу? За үнэхээр таны уушгинд чи одоо CT-гээр GGO илэрсэн нэвчтэстэй тийм хүнд тохиолдолд бол мэдээж Европ эмтэйгээ хавсруулаад вирус эсрэг юм заашгүй хэрэглэнэ. За зарим хүмүүс бол бас буруугаар ойлгоод байгаа. Одоо юу гэдэг би тан эмчилгээ ингээд сонгоцсон учраас одоо
вирус эсрэг юм уу 30 гэдэг юм зөвхөн би энэ имээрээ дагнаач гэдэг юм. Энэ тангууд нь бол вирусын эсрэг үйлчлэгээтэй юм биш ээ. За дэлхийн нийтэд бол ковидын эсрэг, вирусын эсрэг юм бол шинээр нээж илрүүлээгүй. За вирусын юм болоо за одоо энэ уламжлалтын юмнууд чинь дотроо бас тархлаа дэмжих гэдэг ингээд олон ангилж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс маань энийг бас вирусын эсрэг зөвхөн ковидын эсрэг үйлчлдэг юм гэж бас ойлгоод байгаа шүү. Төрөний бас лянхуач гэсэндээ тий ерөөсөө тийм үйлдэлтэй юмнууд биш. Урд нь хэрэглэгдэжсэн. Яг ийм хадварт өвчнөд бол хэрэглэгдэжсэн юмнууд байгаа юм. Тэгэхээр энийг бас сайн ядгал салгаж ойлгоод эмчийнхаа заавар зөвлөгөө маш сайн дагах хэрэгтэй. Тангуудаа ууж байхдаа гам барих хэрэгтэй. Тийм ер нь бас л нэг энэ буруу ойлголт яваад байна л да. Нэг гам барьдаг гэдэг. Ер нь бол ямар ч имчилгээний дараа гам барина гэсэн байхгүй. Мэдээж нөгөө нэг шүлтэй тий шинэ тижээлтэй хоол идэх за дархлаа дарангуулагдсан учраас илүүтэй сайн унтаж амрах тий эднэрийгээ дархлаа дэмжих юмнуудаар хэрэглээд явна гэхээс яг уламжлалтын тан имийг уусны дараа би зайшгүй ингэх хэрэгтэй юм нэрэг гэсэн тийм тусгайсан заавар бол байхгүй. Манай Дашка юм цаана мэрэгжил эзэмшлээ. За миний хувьд болохоор Өвөр Монголын үндэсний их сургууль Хятад улсад 2013 онд болохоор яг Монголын уламжлалт хамгаалах ухааны хэмж мэргэжлэр төгссөн. За дараагаар нь бол дотрийн резидент Монголд хийгээд за магистраа бас мөн хамгаалаад 2017 онд болохоор Бээжин лөө Хятад улсад яг Хятад хамгаалах ухааны уушгийн эмчээр доктор хамгаалаад саяхан энэ жил удаа төгсчөөд байжээ. За Дашка эмч маань яагаад энэ эмч гэдэг мэргэжлийг сонгоо? Тэгээд гадаад бас сурсан юм байна. Гадаад сурахад хүндрэлтэй тал нь юу байсан бэ? Ер нь бол гэр бүлийнх их нөлөөсөн юм да. Ээж бол ерөнхийдөө хоёр охин эмч болохгүй л гэж ярьдаг байсан. Гэхдээ хоёр охин хоёулаа эмч гэдэг мэргэжлийг сонгосон. Тэгээ эгч маань болохоор жиг хамраа олон эмч болж төгсөөд за би болохоор яг 3 хоногийн дотор шийдээд урагшаа явж ирсэн. Тэг Хятад руу сурах сонголтыг би ерөөсө 3 хоногийн дотор шийдчихсэн. Тэгээ тухайн үедээ надад бас өчнөө мэргэжил сонгох боломж байсан хэрнээ ягаад ч юм да уламжлалт хамгаалах ухаан гэдэгт илүү хөгжсөн гэдэг утгаараа за нэгэн сургууль маань нэлээд номер 1 сургууль байсан учраас би тэр дундаа уламжлалт хамгаалах ухааныг бол сонгоод явсан бэ. За баярлалаа эмчээ. Бид энэ хэсэгтээ уламжлалт хамгаалах ухааны эмчилгээг одоо COVID-19 цар тахлын үед одоо уламжлалт эмчилгээг хэрхэн хийх талаар зөвлөгөө өргөлээ. Нэвтрүүлгийн дараагийн хэсгээр ковидын дараах синдромын талаар ярилцгаална. Одоо нэгэн бяцхан зөвлөгөө хүргэе. За нарны тосны талаар бяцхан зөвлөгөө өгье. За нарны тос маань найрлагаараа физикийн болон химийн гэж хоёр ангилдаг байна. За тэгэхээр физикийн нарны тосууд маань болохоор нарны хит ягаан туяаг бол ойлгож хамгаалдаг бол химийн гаралтай нарны тос бол нарны хит ягаан туяаг шингээж ерөнхийдөө нарнаас хамгаалдаг байна. За тэгэхээр сүүлийн үеийн нарны тосууд бол ерөнхийдөө нарны одоо физик болон химийн гаралтай нарны тосыг аль алийг нь бол агуулсан тоснууд бол байдаг. Тэгэхээр ерөнхийдөө химийн тоснуудаас ерөнхийдөө жирэмсэн болон яраа хүүхдүүд дээрэс нь харшилтай хүмүүст бол химийн гаралтай тос аль болох хэрэглэхгүй байвал зүгээр хайрцангуй одоо энгийн хүмүүс бол физик болон химийн гаралтай тос аль алийг нь бол хэрэглэх боломжтой. Тэгэхээр нарны тосны одоо гадна талд нь байдаг SPF гэдэг бичиг байдаг хүн болгон мэдж байгаа. Энэ маань Sun Protection Factor буюу энэ маань нарнаас одоо хэрц зэрэг одоо таны арьсыг хамгаалах чадамжийг нь бол үнэлж байгаа. Тэгэхээр одоо SPF 15 гэдэг бичиг бол дунджаар 150 орчим минутаар таны арьсыг нарнаас бол хамгаалдаг байна. Тэгэхээр 150 минутын дараа та дахиад буцаад нарны тос ол нэмж төрөх шаардлагатай байна. Тэгэхээр мөн одоо нарнаас гарахынхаа өмнө бол та 15-аас 20 минутын өмнө бол нарныхаа тосыг заавал төрөх хэрэгтэй. Мөн одоо 2-3 дээрээ нарныхаа тосыг бүрэн аваад нүүр болон хүзүү мөн чих хэсгээрээ бүрэн сайн төрөхөд нарнаас хамгаалж гараарай. За мөн дээрээс нь болохоор 2 цагийн дараа давтаж нарныхаа тосыг заавал төрөх хэрэгтэй шүү. Студид маань улсын нэгдүгээр төвийн эмнэлгийн эмч Савдан эмч маань ирсэн байна. Таны энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр та бүхэндээ үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Улаан бүсээс ирвүү та.
Өнөөдөр жижүүрээс буугаад ирсэн. Гэтэ улаан бүсээс биш, ногоон бүсээс ирсэн. Тэгэхээр одоо бид бол айхаа илвэ гэсэн үг байна шүү дээ, тийм үү? За одоо би тэгэхэд ковидын дараах синдром буюу ковид өвчин тусны дараах илэрч байгаа шинж тэмдэг өвчний талаар ярилцах гэж байна юм чи. Тэгэхээр ковид тусаад эдгэрсний дараа юу ямар шинж тэмдэг илэрч байгаа юм бэ? Тэгэхээр одоо энэ цар тахлын үед маш олон хүнийг хамарсан. Тэгээ Монголд бол бараг 186 мянган гаруй хүн одоо ковид тулсан. Дээрээс нь 600 гаруй хүн нас орсон байна те. Тэгэхээр энэ бол асар олон хүний гэр бүл Монголд он гэр бүл нь ковид өртөөгөө хамаатан садны ковид өртөөгөө үлдээг байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ ковид болохоор яг хүнд хөнгөний зэрэг ямар тусан зэрэгээс хамаар харилцан адилгүй те. Хөнгөн тусахныг өөр, хүн тусахныг өөр, эрчимд орохныг өөр. Тэгэхээр энээс хамаарат аль түвшинд яаж туснаас хамаарат хүн болгон харилцан адилгүй ковидын дараах зовиртой үлдэж байна те. Тэгэхээр ковидын дараах зовир маань үндсэн 3 хэсэгт эхний 4-7 хоног буюу эхний 1 сарын 4-7 хоногоос 12-7 хоног буюу 3 сар хүртэлтэй энэ үед тэгээд 12 сараас дээш хугацаагаар ковидын зовир илрэх гээд байна. Энэ нь болохоор харилцан адилгүй. Тэгэхээр ковид хамгийн түрүүнд уушиг гэдэг эрхтнийг хамардаг тийм. Тэгэхээр уушиг гэдэг өөрөө маш гайхамшигтай эрхтэй. Энэ нь болохоор хүчил төрөгчийг аваад нүүрс хүрчлийн давхар эслийг гаргадаг тийм. Тэгтэл нөгөө үндсэн цулцсан гэдэг хэсэг байгаа энэ уушгийг бүрдүүлж байгаа. Энэ цулцсан маань үндсэн үүрэгтэй. Гэтэл энэ бүрдүүлж байгаа энэ цулцсан маань маш хэмжээгээр гэмтээж байгаа. Тэгэхээр зарим хүнийх бүрэн сэргэж байна, зарим хүнийх бүрэн сэрэхгүй байна тийм. Тэгэхээр энэ зарим хүн дэр ингээс хоригдж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд эмнэлэг тавьтад гарсан хүн бол эмчийнхаа хэлсэн зааврын дагуу эмээ яг уух хэрэгтэй. Яг тийм эхний зорилго. Яг уусныхаа дараа мэдээж эмийн зохицуулга хийхийн тулд заавал уушгины эмч өрхийн эмчтэй хандаж дараагийн алхмаа зөв бодох хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ойрын зорилго бол хамгийн түрүүнд эмчийнхаа зааврын дагуу эмээ уугаарай гэж зөвлөх байна. Тэгвэл одоо ковид тусаад эдгэрсэн хүмүүсийн одоо яг ямар шинж тэмдэг илүү давмгай өсөж байгаа. Тийм. Тэгэхээр аль руу хэлэнтэй хүнд хүмүүний зэрэгээр харилцан адилгүй байдаг гэдэг. Хөнгөн туссан хүмүүс маань бол харьцангуй зовир нь алга болоод нэг Италид хийсэн судалгаагаар гэхэд 10 хүртэлх хувь нь тодорхой ямар нэгэн зовирыг эхний нэг 4-7 хоног буюу 1 сартаа үзүүлж байна. Зарим судалгаан дээр бүр 30 хүртэлх гэдэг. Тэгэхээр энэ дээр ковид бол нөгөө толгооноос эхлээ бараг бүх эргэтэн системийг хамарч байна те. Хамгийн түрүүнд нойргуудах, яатрах, суйлдах, тэгээ ой санамжаа мартах гэдэг ингээд зовир гарч байна. Амьдралын чанарт маш их нөлөөлж байгаа. Ягаад гэхээр энэ чинь өөрөө өвчнөөс гадна нийгмийн эдийн засгийн нөгөө биднээсээ ажил хөдөлмөрт нөлөөлсөн болохоор стресс гэдэг юм бас нэмж байна те. Уушгинд болохоор уушгины амьсгаадах, чэйжээр өвдөх, зүрхний булчин гэмтэх гэдэг ингээд уушиг зүрхийг бас гэмтээж байна. Бөөрийг хүртэл гэмтэж гэсэн судалгаа гарсан байна те. Эхний зорилго бол эмчийнхаа зааврыг явахад эмчтэй үзүүлэхээс гадна алсын зорилго нь болохоор өөрийнхөө бүх эргэтэн системийг сэргээхийн тулд нөхөн сэргээх эмчилгээ гэдгийг хүн болгон хийх ёстой энэ дээр. Тэгэхээр амьдралын хамгийн наазахын зөв хэв маяг гэхээр жингээ нэмэхгүй байх, агаар салхинд гарах, хоолндоо зөв зохицуулах. За унтаж амрах бас аягүй чухал тий. Тэгэхээр одоо сайхан 100 дэлгэр цаг болж байна. Гэр бүлэрээ боломжоор агаар салхинд гараарэ гэж зөвлөх байна. Та сая нөхөн сэргээх эмчилгээний талаар ярьлаа. Яг нөхөн сэргээх эмчилгээ гэдэг нь ямар эмчилгээг хэлдэг юм бэ? Нөхөн сэргээх эмчилгээ гэдэг бол нөгөө биднээсийн бие махбод гэдэг чинь эмнэлэгт ороод нөгөө ковид тусаад өвчин тусгаад тодорхой хэмжээгээр хэвтрийн дэглэм зарим хүн барьж байна. Зарим хүн бол яг ойр зураг алхаа явж байна. Зарим хүн энгийн амьдралаа үзүүлэх харилцан адилгүй байна. Тэгтэл нөгөө маш хүн тусаад хэвтрийн дэглэм барьсан хүмүүс болохоор булчингийн үйл ажиллагаа алдагдана тий. Булчингийн үйл ажиллагаа алдагдана гэдэг нь тэр нөгөө асар их нөгөө энергитэй ажиллаж байсан булчин маань ямар ч итгэхгүй байдал шилжинэ гэдэг бол өөрөө эргээд тэр хэвийн байдалд ороход маш төвхтэй. Жишээ нь манай аав бас ингээд нөгөө ковид тусаад өндөр настай хүн л дээ. Тэгээ ингээд хэвтрийн байгаад ингээд сэрэхэд ер нь хамгийн багадаа 3 сар орохоор байгаа байхгүй манай хавд бол одоо бол ингээд дүнгиж нөгөө алхаж сурж байгаа хүн те хүүхдчиг те тэгээ ингээд бодохоор нөгөө хүн болгоны төвшин харилцан адилгүй тэгээд аав дээрээ ингээд гэр бүл дээр ингээд жишээ харж хахад хамгийн түрүүнд хүн гэр бүлийн дэмжлэг маш чухал энэ хүн те тэр хүн зөвхөн хоол унд хөдөлгөөний гэхээс илүү нөгөө сэтгэлийн сэргээх юм хийх хэрэгтэй амьслын туслаа хийх хэрэгтэй тэгээд нөгөө хэвтрийн дэглэмд байсан хүн чинь уушиг чинь бараг 400-аас 800 сая юм цулцангуудаас тогтдог. Тэрийгээ сэргээхийн тулд нөгөө хэвтрийн дэглэмтэй хүн чинь байнга хэвтрийн байгаад ирэхээр нөгөө доод хэсгийнх нь бүрэн идэхгүй дээд хэсэг ингээ нөгөө дээд талтай байсан цулцангууд нь сэргээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө амьсгалын тасгал буюу
гүнзгий амьсгал аваа гаргах ийм тасгалыг 5 удаа нэг дор хийдэг ч юм уу. Би бол аав дээр нөө шаар үлээлгээл шаараа хэдэн шаар өнөөдөр үлээсэн гэдэг нэг зорилготой. Өдөрт нэг 5 удаа шаар үлээсэн бол за маргааш 6 гişүг гэдэг юм уу ингээд тий амьсгалын тасгал хийгээд бас агаар салхи өөр айгуу чухал үүрэгтэй тий. За ковид эмчилгээний дараа гам барих хэрэгтэй байдаг уу? Мэдээж ягаад тэгэхээр хүн болгоо харилцан адилгууд тусж байгаа. Тэгэхээр хүн хамгийн наазах нь унтаж амрах гэдэг айгуу чухал тий. Хүн одоо жишээ сайн манай нэг өвчтэй ярьж байна. Өдөр төрөөсөө 5 цаг унтж байна. Өглөө 5 гэж босч сэрчиж байна. Тэр хүн бол ковидоор туссан. Гэхдээ хөнгөн туссан. Тэр хүний үед хамгийн эмзэг асуудал нь нойрны асуудал байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө магадгүй тэр хүн бүрэн ковидын дараах бүрэн нөхөн сэргээх тэр амралтаа авч чадаагүй те. Ажил нь магадгүй дуусаад хой хүний үед нөгөө орлого өрхийн орлогоо нэмдэг ажиллаа хийгээд эхэлсэн байдаг. Тэгэхээр боломжоор унтаж амрахыг хичээгээрэй. Боломжоор зөв хооллоорой. Боломжоор стрессээ бага байлга агаарэ гэдгийг хэлэх юм тий. Одоо нөхөн сэргээх эмчилгээнд яаж хамрагдах вэ? Дүүргүүдийн нөхөн сэргээх кабинет одоо хамрагдах боломж хэр байд юм бол? Тийм. Гэхдээ одоо ингээд нөгөө цар тахлын үед эрүүл мэндийн салбарын хамгийн гол юм нь болохоор ковид тусан өвчтөндөө хүрч ажиллах гэдэг бол биднээсээ хамгийн эрхэм зорилго. Энийгээ алдахын тулд биднээс хичээн ажиллаж байна. Гэхдээ энэ цар тахлын үед нөгөө хэрэг сэтэрсэн өвчтөд ирэхээр үнэхээр биднээсээ нөгөө чадал хүрэхгүй байна. Тэгэхээр хүмүүс маань нөгөө хөнгөн туссан хүмүүсээ аль болох биднээс гэртээ байршуулах, гэртээ эмчлэгдэх ийм зорилго тавьж байгаа. Яагаад тэгэхээр ковид туссан хүмүүсийн 90% хувь нь хөнгөн тусаад яагаад тэгэхээр өнөөдөр вакцины ачаар магадгүй маска зүгөө явсны ачаар хит их бөөгнөрөлд орохгүй гэж өөрийгөө хамгаалах юм хийсний хүчин тэр хүн маань хөнгөн тусч болно. Тэгэхээр тэр хүмүүс маань болохоор бас нөгөө гэрээр хяналтаа сайн эрэхтэй нөгөө хүчил төршийн пульс оксиметр гэдэг аппарат гэдэг шүү дээ. Хамгийн энгийн тэр аргаар гэртээ хянах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр аппарат нь энгийн үний тэр хэмжих уушгины хүч одоо захын эргэтэнд хүчил төрш хэмжих очих хэмжээг хэмждэг багаж байгаа. Тэр тэгэхэд 95-аас дээш хувь байна гэдэг бол тэр хүн гэрийнхээ хяналтаа хийгээд өөрөө хяналтаа хийгээд өрхийн эмчтэй харьцаад уцаар харьцаад өөрийгөө хянах бүрэн боломжтой. Тэрийгээ хийгээ явах юм бол нөгөө хүрх ёстой хүндээ биднес нөгөө эмнэлгийн тусламжаа үзүүлж чадна, олон хүнийг аврах боломж олдно тий. Тэр аппаратных нь одоо юу хэр зэрэг олдцтой гэдэм бол гадуур байгаа ийм аптекаар зөндөө байгаа тий. Аптекаар аваад тэрийг аваад хэмжээл тэр хэрвээ сатурац нь 92, 93 одоо 91 рүү орох юм бол хамгийн түрүүнд эмч рүүгээ өрхийн эмч рүүгээ хандах нь аягүй чухал. Энэ бол өөрөөгөө хянах хамгийн энгийн арга. Нөгөө талаар нөгөө суур эмэгтэй ямар нэгэн чихрийн шижин байд юм уу, элэг бөөр шилжүүлэн сулсан цусны эмэгтэй хүн бол энэ бол маш гэр бүлийн гишүүд нь маш хянамга тэр хүн туслах ёстой. Ягаад тэгэхээр өвчин гэдэг бол хувь хүний харилцагаас маш их хамаардаг. Зөвхөн эмчээхгүй тэр хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өөрийгөө хянаад хамгийн найзхан даралтаа хянаад энэ пульс оксиметрээр хүчил төрчөө хянаад явах юм бол та өөрийгөө аварна. Тэгээд хамгийн бага зардлаар зөв гаргалгаа гаргаж чадах юм боломжтой. Одоо тэгэхээр өрхийн та сая хэллээ шүү дээ. Хөнгөн өвчтүүд маань илүү их байгаа, илүү их өвдөж байгаа. Тэгэхээр гэртээ эмчлэж байгаа хүмүүс их байгаа гэсэн. Тэгэхээр одоо тэдгээр үйлчлүүлэгч нар тэдгээр ард иргэдэд маань болохоор нөгөө өрхийн эмч маань одоо нөгөө хүрэлцэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо сатурац одоо таны хэлсэн сая пульс оксиметрийг аваад сатурац маань нэлээд бага одоо өвчл төрөгч маань нэлээд бага байх юм бол тэр өвчт маань одоо яаж одоо гэрээр харах юм жаа. За тэгэхээр мэдээж сатурац унаад ингэх юм бол тэр хүн бол яалтчгүй хүчил төрч хэрэгтэй гэдэг эмнэлгийн заалт ороод ирж байна те. Тэгэхээр хамгийн түрүүнд нөгөө юуныхаа өрхийн эмч рүүгээ хандах нөгөө дуудлагын утас руугаа хандах юм. Тэгэхээр эмнэлгүүд маань бас хүчил төрөгчийн хангамжаар одоо хангадад Азийн хөгжлийн банкны дэлхийн банк эднээс ингээ хамтраад хүчил төрөгчийн үйлдвэрүүд бариад эхэлж байна те. Тэгэхээр энэ бол маш үр дүнтэй, маш хэрэгцээтэй юм яг цаг тухайд нь хийж өгч чадчихээн. Урд нь бол баг тоотой хэдхэн эмнэлэг тийм хүчил төрөгчийн хангамжийн үйлдвэртэй байсан бол одоо ингээд цар тахлын одоо сайн ч гэдэг юм уу муу ч гэдэг юм уу те бид нь бас болохгүй байгаа хэрэгтэй зүйлийг гаргаад ирж байгаа те. Тэгэхээр ард иргэд маань энэ дээр болохоор бас итгэл найдвар тавьж болно те. Тэгэхээр нөгөө өвчтөн магадгүй ковидаар эмчлэгчэд гарахад бас нөгөө хүчил төрөгчийн 95 даа хүрч чадахгүй байж болно. Жишээ нь миний аав гэхэд 95 даа хүрэхгүй нэг 90-91-тэй болцоод би эмнэлгээс гаргасан те. Тэгэхээр нөгөө гэрт нь нөгөө амьслын тасгалыг хийлгээд нөгөө хяналтаа хийгээд ингээ аваад тэгээ эмчийн зүйлсийн дагуу эмээ уусны хүчинд одоо нэг 93 94-өөр ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр зарим хүн маань үнэхээр тэр нөгөө юундаа хүрч чадахгүй яалтчгүй хүчил төрөгчийн хэрэгцээтэй хүн бас биднээс гарах тохиолдол гарч байна те. Жишээ нь баг 2-3 сар эмнэлэгт ингээ хөвцсөн үнийг биднээс угаасаа одоо
тэр уушиг маань фиброзид болоод хөгдөхгүй болсон тохиолдолд яалтчгүй хүчил төрөгчийг биднес байнга амжилт байна гэж байхгүй тэр хүн очно. Тэгэхээр гэрийн нөгөө тохиолдолд баллон тавиад ч юм уу төрүүлсэн хүчил төрөгчийг тавиад гэртээ хүчил төрөгчөө хийгээд нөгөө өөрийнхөө аль болох энгийн амьдрал руу орохыг хичээх хэрэгтэй хүн гэдэг бол өөрөө те. Тэгэхээр тийм бас гаргалгаа бас биднес хийж байгаа. PCR шинжилгээ ер нь ковид тусаад идгэрсний дараа хэр зэрэг хугацаанд PCR шинжилгээ эерэг гардаг вэ? За тийм PCR шинжилгээгээ ярьж байна. Манай өвчнүүд болохоор одоо PCR-ыг ингээл инф замбраагүй ингээл бүгдээрээ л PCR хийх бас энэ дээр бас бодол үнэхээр тань зөвөр илэрч гэнэ үү гэдэг асуултыг өөртөө тавь. Нөгөө пульс оксиметраа үүд те. Үнэхээр тэр нь асуудалтай өөрт маш их зөвөр илэрч байвал PCR-аа өгөө. Тэгэхгүй бол нөгөө инф замбраагүй олон хүн хэрэглэхээр нөгөө хэрэглэх хэвээр хүмүүс хэрэглэж чадахгүй байна те. За тэгээ PCR-ыг нэгэнт өгсөн бол тэрний хариуг харж агаад дараагийн алхмаа зөв шийдэнтэй гаргалгаагаа гаргана. PCR-ийн хариу зарим хөнгөн тусан өвчтөнд бол 7 хоногийн дотор сөрөг болчихж байна тий. Зарим өвчтөнд хүн тусан үнд эрчимт рүү орсон бол 7-оос дээш хоногоор сар хүртэл ингээд PCR-ны эрэг гарах бас тохиолдол ингээд судалгаанууд дээр харахад байна тий. Тэгэхээр тэр хүн болохоор халдвартай үе гэдэг бол өөрөө 14-өөс 21 хоног. Гэтэ хамгийн хөнгөн тусан үеийн хувьд бол 5-аас 6 хоног чинь халдвартай үе нь байна. Тэр үедээ бол өөрийгөө нөгөө хөнгөн тусан маань тусгаарлах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нийгмийн хариуцлага тий зөвхөн хувь хүн гэр бүлээ хамгаалах задад нь нийтийг бас хайрлаж хамгаалах хэрэгтэй биднээсээ үүрэгтэй. Цаашлаад энэ чинь эрүүл мэндийн зардлыг багасгах аюул өндөр улс орондоо хайртай үнийг хийх ажил байгаа байхгүй юу бас. Тэгэхээр нөгөө тэр PCR-ийнхаа шинжилгээнд эрэг гарлаа бол тусгаарлах арга хэмжээгээ зөв аваарэ. Тэгээд PCR хүнд бүр эрчимд орсон хүн бол удаан хугацаагаар бас тэрний эрэг гарч болох боломжтой. За тэгэхээр өнч маань улаан бүсэд бас ажиллаж байсан байгаа. Тэгээд улаан бүсэд ажиллахад хүндрэлтэй тал нь юу байсан бэ? Тэгэхээр ард иргэд маань бол ер нь бол мэдгүй байгаа шүү дээ. Ер нь бол эмнэлгийнхаа ерөөсөө үйлчлэхгүй байх л гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр. Тийм. Тэгэхээр нөгөө одоо ингээд цар тахал ингээд болж байна. Тэгэхээр эрчимтэй орны нөөц гэдэг бол хязгаарлагдмал, эмнэлгийн ор өөрөө хязгаарлагдмал, энгийн үеийн ачааллаас бол биднес хэд дахин олон ажиллаж байгаа. Тэгээд ингээд биднес анх ингээд ороход манай тэр яг улаан бүс гэдэг маань 90 хүний ортой явж байгаа хгүй. Тэгэхэд миний яг ажиллаж байхад нөгөө оргил 6 сая 18 чинь 2700 төрлөө штэ. Яг тэр үед нөгөө ажиллаж байх үе маань таарад яалтчгүй нөгөө 90 орчин бүр 148 ингээд 100 парк 50 руу төгсөж байгаа хгүй 150 руу. Тэгэхээр нөгөө анхнаасаа төлөвлөлтөө биднес нэг юмшид ногдох хүний тоо тэгээд хүнд хөнгөний харьцаа гэдэг бол ихсэд ирж байгаа хгүй юу. Олон улсад бол нэг эрчимтэй эмч 8 хүнд хүн эмчилдэг те. 8 хүнд хүн нэг эрчимтэй эмч. Тэнд 2 өвчтөний дунд нэг совилогч байдаг. Гэтэл нөгөө улаан бүсд ороод манай эмчнэр маань бас эмчнэрээ бахархаж хэлмээрээ үнэхээр сайхан сэтгэлээсээ ажилласан. Нэг эмчэд 30 хүн. Тэг 30 хүн хамгийн багаар ботход 4-5 зарим бүр 7-8 хүнд хүнтэй ажиллаж байгаа штэ. Тэгэхээр яг эрчимтэй хэмжээний тийм маш их ачаалттай эмч совилогч нар бүгдээрээ ажилласан. Тэгээд биднээс ч нөгөө унд нойроо хагаслаад тэр чинь яалтчгүй нөгөө асуудал гэдэг бол өвчтөн хүний асуудал хизээ зогсно гэж байхгүй. Бид ч ингээл байнгын эргэлтэнд байгаа юм чинь тий. Тэгээд багаараа ажилласан, их сайхан ажилласан. Нэг хүнд хүү ирээл сандраал тэгэхэд нөгөө юмч маань дөнгөж нөгөө хамгаалах хувцас тайлал дээш байгаа. Хамгаалах хувцас өмсгөд нэг хэдхэн минутын ажил биш. Тэр чинь удаан процесс явагдана тий. Тэтэл нөгөө доор байгаа юмч маань нөгөө өвчтөнд анхаарал тавиад бүгдийг ингээ маневр аягуулсаа хийгээд ажилласан. Тэгээд нөгөө эмчнэрээр үнэхээр бахархсан, совилогч нараараа бахархсан. Шижгэнсэн хэдэн залуу совилогч нар ороод тэр ачааллыг юм хэлэхгүй нэгэн ч гомдол хэлээгүй ёстой ажилласан. Тэгээд маш их бахархсан, баярлсан. Тэгээд тэр үед бас яг аав маань өвдөд сэтгэл жоохон юм болцсон байсан. Тэгээд хэцүү байсан. Тэгээд яг нөгөө хийх ёстой ажлаа би сайн хийгээл гарна гэд бодож гарч ирсэн дээ тий. Баярлалаа эмчээ. Энэ завгүй ажлынхаа хажуугаар наашаа ирж ярилцлага өгсөнд баярлалаа. За та бүхэндээ бас баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлэг маань өгөр өндөрлж байна. Тэгээд энэ хэсэгтээ болохоор бид COVID-19 цар тахлын талаар одоо мэдээллийг хүргэлээ. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баярлалаа. Баярлалаа.